Заяа бол Пеле, би бол Гарича шүү дээ. 80-аад оны үед Барса гэж сургаггүй л шүү дээ. Челси гэж юусоо бүр бүүмэд байдаг шүү дээ. Миний үед нэрээ. Гэхдээ одоо тийм л байсан тийм. Гарича надад бол айгүй таалагддаг. Хүн нэг амьдрсных хүн шиг байх ёстой гэж зарим нь үздэг бол хүн нэг амьдрсных өөрийнхөө байх ёстой биш. Нэг сайхан хөдөө нэг голын иргэн намаг дээр байжсаа адууг нэг үргээхэд нэг адууны тууранаас нэг намгийн өвс нэг та ирч мэдэхгүй дээ. Өнөөдөр бид тэ нэг 3 сэдвээр ярилцахаар сонгосон байгаа. Бас хэд их олон байх юм бол энэ цагийг давна гэж тавьсан байгаа. Танд чинь их ярддаг болохоор ер нь яг боломжийн 3 сэдв сонгосон байгаа. За зарим түүхнүүд яг жоохон хар бараан түүхч гэсэндээ мэдээж яг бүр дараа нь ярихгүй дурсахгүй байхын одоо аргагүй түүхүүд байдаг шүү дээ хөлбөмбөгийн тэ. Нэг тийм түүхүүд байна. Ерөөсөө хөлбөмбөг гэдэг бол ерөөсөө түүх болоод үлдчихдэг учраас тэрэнд бол би бол одоо нэг тийм тэр түүхүүд дээр бол онцгийн ач холбогдол бол өгдөггүй л дээ. Тийм тэр ер нь энэ их гоё түүх, энэ муухай түүх энэ төр гэж байдгүй. Ерөөсөө хөлбөмбөг гэдэг бол өөрөө ерөөсөө тэгээд тэр чигтээ бол одоо түүх болон үлддэг. Тэгэхээр одоо хамаарлах та нарын бэлдэж ирсэн юу ч тэгээд ямар түүхийн талаар асуух гэж байгаа. Тэгээд одоо мэддэг юм байвал одоо тэгээд та хоёроор дамжуулж одоо үзэгчд төрж байгаа юм чинь одоо ерөөсөө ярих нь бол дамжиггүй юм аа. Энэ бол Улмгийн бурхан тэнгэрийн даалгавар юм аа. Тийм. Загварын бурхан тэнгэрийн даалгавар 8 нэг гэж. За. Колумбийн шоугийн одоо тоглогч агсан Эскобар гэж. Манай зарим сүүлийн хөлбөмбөг сонирхогч нэг сайн мэдэхгүй. Манай содооч мэдгүй. Сонсч байсан. За нэг хамсалтай түүх байдаг тий. Тэр түүхийг танаар ярилвал хүмүүст илүү гоох юм байна. Нүдэн тарах гэж байгаа юм шиг гэж бодсон. 1994 оны дэлхийн аварга 94 оны дэлхийн аварга дээр Америк, Швейцар, Колумб энэ хэд чинь нэг хэсэгт орчоод нэг хэдэн биений тойроод нэг янз бүр болдог байхгүй. Тэгээд тэр үед бол одоо дараа нь тэгчин гэж бол одоо яаж санах вэ? Ерөөсөө би бол одоо тоогоогүй тухайн үед нь 94 оны дэлхийн аварга дээр чинь би бол одоо 26 настай жинхэнэ хөлбөмбөгний хойноос донтож явсан үе. Одоо 94 оны 100 ямар санда 8 сарын 20 хэдэнд нэгэн түүх ирж байгаа юм чинь би бол одоо бага охиноо төрж байхад бол Черенковын зодог тайлах тоглолтыг үзэх гээд тогтоо байгаа Сэлэнг аймгийн Орхон сум урагшаа 20 хэдэн километр бол явцсан байсан. Тэгээ ерөөсөө яг одоо өвдлөө эмнэлэг явах нь өнөөш нь бол одоо төрхнө гэдгийг бол одоо мэдчихсэн мөртлөө тэгээ тэр бол 8 сарын тэгэхээр одоо тийм л үед болсон тоглолт тэр Скабарын тэр Колумбийн шгшөөгийн хөлбөмбөгчин бол ерөн зүгээр урьдчилаад их бага ярихын тулд урьдчилаа хэлэхэд өөрийнхөө хаалганд гол оруулаад нутагтаа очиод буудуулсан. За энэ өөрийнхөө хаалганд оруулсныхын төлөө бол буудсан байгаа байдал нь бол ерөөсөө тэр голыг бол ерөөсөө алдаж болохгүй юм л гол байсан юм аа. Зүгээр яг тухайн тоглолтын дээр бол мэдээж энэс бол хожигчлоо гэдэг нь сүүлд нь нөгөө нэг шүгэ 16-д үлдэх вариант байсан байж тээ гэдгийг сүүлд нь бол одоо дэлхийн нийт олж харсан л та. Түүнээс яг тухайн тоглолтоо тэгэл өнгөрөөл үз одоо тэр Америкийн нэгдсэн улсын Эрик Виналда гэдэг гоё хөлбөмбөгчин байсан. Тэр мэр гол оруулж исэн санагдаад байна. Тэр хэсэг бол ер нь тийм муу хэсэг байсан юм аа. Яг нууцгүй хэлэхэд. Америк тэмцээнийг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа хэсэг толгойлчихгүй юу. Тэгсэн чинь 2 дугаар сагснаас Швейцар нь ч ордог үлээ 3 дугаар сагснаас Колумб нь ч юм уу ингээд ороод нэг таарсан дөрвөн баг нэг хэсэгт орсон юм. Амьдралын хэсэг. Тэгээд өөжсэн чинь хэд хоногийн дараа Оросууд нэг тоглогч өгчлээ атчлаа болол яваад гисэн. Тэгэхээр н одоо ямар гэж юм бол яахаараа энийг алдсан гэсэн чил Эскобарыг Колумб алж гинэ. Колумб бол ерөөсөө жинхэнэ Мансуур бол хар тамхины эх орон гинэминэ болол явчлаа. Түүнээс биш одоо нэг тийм үздэг хардаг хүн шиг өөртөө гол хийнгүүт нь Оросын тайлбарлагч нар ч нэг энэ очиод буудуулна энэ төр гэж бол яриаггүй. Тийм тэгэл за тэр буудуулдаг учир бол ерөөсөө нэгэн баарнаас гараад ирэхэд нь ерөөсөө за чи маань гол аав гэд буудсан.
Энийг бол дэлхийн аваргын өмнө би бол одоо бас Колумб тоглож исэн их сайн явах байсан учраас би бүр онцгойлон бол одоо бас дахид сэргээж уншсан. Тэр нөхөрт бол эхлээд нэг 20 нэг ял мал оноож яснаа тэгээд сүүлдээ давд заалтаж өрөө тэр буудсан нөхрийг бол тэгээд ер нь сэтгэл мэдрэлийн баг зэргийн өвчтөй энэ төргээ тэрэн ч нэг ял мал болгоогүй тэгээд дууссан ийм л түүхтэй. Тэгэхээр бол Латин Америкийн хөгжин дэмжигч нар гэдэг бол үнэхээр одоо бүр хэрэгс хэтэрсэн галзуу солиотой. Өнөөдөр Ардынбаатар болгоо толгой дээрээ өргөн явж байхад маргааш нь гол алдахад бол одоо шууд буудах бол одоо ерөөсөө асуудал биш. Тэнд чинь тэгээд бууз өвсөг бол ерөөсөө чөлөөтэй. Бидний гарманд нэг зажигуулах явдагтай л адилхан тэгээд ерөөсөө Оросын сонин сэтгүүл дээр Колумб гэдгийг чинь хамгаалагч Эскобар буудуулжээ. Энэ нөхөр өөрийн хаалгандаа дэлхийн аваргаар гол хийсний улмаас Колумб дараагийн шатанд шалгарч чадаагүй маа. Тэгээд сахилахгүй фанатууд тэрнийх нь хариу болгож буудсан байлгүй дээ. Капиталист нийгэм гэдэг бол ийм муухай зуухай энэ гэж одоо нэг тиймэрхүү л мэдээлэл ирнэ шүү дээ. 50% зориулсан мөртлөө Реал Мадрид явахдаа бол алж өгөөд явсан байгаа шүү дээ. Таны одоо тайлбарлаж яг нүдэрээ харж ийсэн, нүдэрээ үзснийг тоглолтын сэдвээр шилжиж гэж бодлоо л да. Яг тэр тоглолтыг та өөрөө тайлбарлаж ийсэн, би үзэж ийсэн. 2010 оны Олимпийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өмнөд Африкийн бүгд 8 тул зохион байгуулсан тийм. Тэр тэмцээнд ардчлалын солонгос гэдэг орсон. Социалист засагтай ч гэсэндээ ардчлалын солонгос гэдэг нэртэй. Тэнд байдаг одоо Янтай хэсэг гэдэг тоглогч сад 50 гэж манайхад зүйлийг яриад байгаа шүү дээ. Төлөвгийн ногоон, зүлэг ногоон дэмжиндээ тэрийн дуулыг салсан бааз сад тавьж байгаа бичлэг үстэй. Нэг хэсэг ч юм уу доо. Шуугууллаа шүү дээ. Тэрийг бол 2010 оны дэлхийн аваргаар Сэмиг нэг 20 гаруй тоглолт тайлбарлахад нэг сохроо хазар тэр нь надад таарч. Би тэгээд тайлбар дундуур бол ерөөсөө байг гэтэл ярьсан. Даанч тэрийг бол одоо ер нь яг хүлээж авсан хүн амтан бол одоо бараг байгаагүй шахав. Янтасыг гэдэг тоглогчтой гарвалж явлаа. 2007 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоод Макао улсад болоход үндэсний шгшээ багтаа бие явсан цуг. Тэгэхэд ардчилсан солонгосын бүрэлдэхүүнд Янтаси гэж тэр тоглогч ирээд тоглосон юм аа. Тэгээд Янтасигийн хувьд бол манай Монголтой тоглосон. 6 тэгийн харьцаатаагаар хожиход тоглолт эхлээд ер нь тэгээд нэх удалгүйгээр нэг тийм явдалж хэрэгдэл боллгүйгээр 4 тэг болгоцсон. Тэгсэн бид нар би яг сэлгээний суудлын дээр Утхан баяр дасгалжуулагчийн хажууд сууж ирсэн. Тэгээд бид нар энэ юунд тоглогч юу яав ий болоо явуулсан чинь энэ юусэн Японы лигэд тоглодог тоглогч гинэ. Энэ бол юусэн аав ээжин дээр Японы руу нэг томилолтоор ч явсан юм уу яасан. Тэгээ бараг тэндээ харалтсан юм гинэ. Манай үндэсний шгшээгийн тоглогч нар бол ерөөсөө Япон бол Япон хэлтэй, Солонгос бол Солонгос хэлтэй олон тоглогч нар байсан. Ингээ эдгээр чинь бүгдээ хинтэл бол хинтэй ярьж байгаа байхгүй юу? Тэр нь бол айгүй гоё санагдчихсан л надад. Тэгээд ийм учиртай гинэ гэдэг. Тэгэхэд одоо бодож байгаа солонгосчууд 10 оны дэлхийн аваргад орох эрхийн төлөө тоглохдоо Янтасыг тоглуулнаа гэдэг. Их орондоо байдгүй гинэ очихоор ер нь баг барьж аваад ер нь шоронд хийчих магадгүй гэнэ. Тэгээ энэ залуу ингээд хөлийн гадаа улс чандад орсон тоглолтод Японоос Йокохамагаас явж иржээ. Тэгээ буцаад ирлүүгээ нисчдгийн гинэ гэж ингэж ярьж ирсэн байхгүй. Тэгээ манай $4 бол хэрвээ 90 минут тоглосон бол 10-ыг оруулах байсан биз. Яагаад гэх юм бол манай хамгаалагч мөнхөд тэр нэг бөмбөгний төлөө тэмцэлдэж явж байгаад нэг номероо эдгээр чи ардаа зүгээр юм наалтдаг улдаасан хуулгаар наалтсан байсан. Тэгээ мөнхөд тэнд бөмбөгний төлөө ноцолж явж байгаа мөнхөд нэг 22 номертой тоглож ирсэн Янтас. Тэгэхээр энэ дэр 1-2 дугаарыг уулаа идсэн. Зориуд ч юм уу гүү ч юм уу бөөмөр. Өөрөө бол надад би зориуд уулцсан юм аа л гэж авч ирлээ. Одоо мөнхөд чи Монголын хөл бөмбөг нөгөө гонж нэрээр алдарсан хөршүүдэл хөлбөн гаравтай цуг шигшээд ер нь хамгийн олон тоглосон тэмдэглэл хөдөлтөг одоо дасгалжуулагч нь FC Улаанбаатар гэдэг нэг уржин нэг төрүүлчихээ алдлаа бараг төрүүлчлүү яалаа энэ хотын захиргааны мөнх хоёрын баг маг гэл одоо тэрэнд дасгалжуулагч энэ байгаадсэн. Тэгээд тэр залууг шүүгч
тэгээд тэр Янтасыг юу яасан? Шүүгч. Бодуулахгүйс өлөөдөр гэсэн байхгүй. Тэгээ манайхан улаан бодуулахтай Солонгос цагаан бодуулахтай цуглаж ирсэн санагдаж байна. Тэгсэн чинь юусе дахиад цагаан бодуулахын дээр 22 дуг гэсэн дугаар байгаагүй. Тэгсэн чинь сэлгээ оруулах гэж шүүгч тэгэхгүй. Тэгээ нөгөө залуучин ч юусе баг ер нь Монголд тоглоод юм бэ дөөч гэж утсан баг. Энэд алдаад нөгөө бодуулахгаа тайлаад бараг тэгээ толгой дээр эргүүлээл тэгээд тэр сэлгээнийхэн дээр очиод алга малга ташаад янз бүр болоод ах нь бол үнэндээ тоогоогүй юм уу? Ачсан Солонгосын нэг юм л явж чинь ингээд басгалжуулагч энтертэйгээ үеийнхэнтэйгээ дэмий юм яриад тэр онгоцны буудлаар манай адил явж очиод тоорол юм яриад асуугаал байцаагаал шалгаагаал ингээд би тэрийг чинь тэгээ ирээдүйд тийм од болчихно гэж би яаж мэдх юм. Би тэр 2007 онд бол ерөөсө 10 оны дэлхийн аваргыг бол зүудлээчгүй яваа үе юу байхгүй юу? Ерөөсө өөрийнхөө тайлбарт анхаарал ерөөсө за 1 жил тайлбарлалцлаа. Одоо ч гэсэн нэрээгээд тэр дэлхийн аваргыг бол бодох сөхөөгүй явсан үе. Тэгсэн чинь дэлхийн аваргын мэдүүлгийг л 10 онд синийг дээр тайлбарлахаар бол дэлхийн аваргын мэдүүлгийг л хараадахсан чинь Янтасыг төрөнд бол ихсгэлсэн чинь их эцэг юм. Солонгосчууд ч бол үйлдэлтэй их мастер шүү дээ. Тийм биз дээ. Одоо тэр ерөнхийлөгч хиймэрсэн энэ тэр өгөхгүй зүгээр хэдэн мянгаараа сууж байгаад уйлж байгаа биз дээ. Бид нар бол одоо ер нь бараг бодлоо ирсэн инээндээ тэгж их орилж чарлаад уйлаад байвал тэд нар ч бол уйлах бол ерөөсөө бүр цуснд нь байж байгаа шүү. Тийм. Монголчууд бол нулимсаа хүнд үзүүлэхгүй гэдэг бол Солонгос бол яадсан чангуу илсэн одоо үнэхээр одоо бүр өөрийнхөө нээн харуулж байгаагийн нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр тэнд чинь нэлмрүүлэл явлаа. Биш тэгэл тухайн үедээ гайх. Тэгсэн чинь нөгөө нэг хөлийн чандад байгаа улсууд чинь эх орноо их сандаг. Тэгээд Японд тоглож байхдаа тэгээ ингээл Солонгос руугаа дуудагдаал ингээл тоглоод дэлхийн аваргын эрхийн төлөө тоглож байхад зайлвал тэгэл эрхийн нэг эх орондоо авч өгөө дэлхийн аварга дээр очиод би нэг өстой ингээд огшоод байж явах юмсан да гэж л бодож үйлсэн юм байлээ л дээ. Одоо сүүлд нь бодож байхад тэгээд юу штэ. Тэр чинь дэлхийн аварга дуусаад Германы нэг 2 дугаар лигийн баг руу өнтер нэг тий яг нь тэгээ зарагдаа явдаг штэ. Наамба харин их аятайхан асуулт асуучлаа штэ. Ер нь бол за түрүүн та намайг онсон асуулт асуулаа гэж. Би одоо бүр онсон сэдвийг танаас асууя гэж бодож илаа. Яг нэг таныг зочноор өрийн гэхтэл би энэ сэдвийг бодсон юм. Гэринча. Та тэр хамт ажилладаг байх таасан. Дандаа л гэринча гэж яриаддаг гэсэн шүү дээ. Тэнгүүт ерөөс тантай уулзах юм бол танд ямар нэгэн нэвтрүүлэг хийх юм бол гэринчаг сонгох нь ер нь хамгийн номер 1 сонголт байх юм байна гэж би бодоол яваад байдаг гэсэн юм байна. Тэгээ өнөөдөр сайхан цаг хугацаанд таарлаа. Хөлж таарлаа. Нэвтрүүлэг яг хязгааргүй сэдвүүд спортын гоё сэдвүүдийг сонгож байна. Манай Гэринча гэж юм бэ. Энэ агуу нийт байна. Гэринча бол одоо ерөөсөө үнэхээр бэлэг танхаа бурхнаас заягдсан юм хөлбөмбөгчин. Өөрт нь бол одоо хөлбөмбөгчин болохгүй байх. Ерөөсөө мянган шалтгаан байсан. Хөлбөмбөгчин болох ганцхан шалтгаан байсан. Ганцхан шалтгаан нь бол даагуу авьяас нь байсан. Түүнээс хөлбөмбөгчин болохгүйгаа өрөх юм бол болохгүй юм зөндөө байс. Бага наснаасаа үйлдвэр комбинатаар бол ажиллаж, ариг дар сууж тэр ядуушаа оруулалтын сахилгагүй залуучууд ямар хэрэг төвөгт орооцолтгүй тэр болгоныг бол одоо гүйцээж өнгөрөөсөн. Тамирчин болсныхаа дараа сахилга батыг бол одоо ер нь өстө барина гэдэг асуудал дээр бол одоо дээд зэргийн ноол заатсан нөхөр байсан. Тэгээд хөлнийхэн тухай бас хэлээ. Тэгээд ерөөсөө ихээс төрөхдөө уртоог нь хөлдөөд өрсөн. Бараг хөлд орохгүй гэж яхад нь эмчнэр мис засал хийгээд тэгээд хөлд оруулсан байгаа шүү дээ. Тэгээд Гэринчагийн төвгөөс бол одоо та бүхэндээ сонирхолж хэлэхэд 58 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр болон 62 онд тоглож исэн Бразилийн шгшавгийн Нилтон Сантос, Жалма Сантос гэж 2 Сантос байдаг. Тэгэхэд Нилтон Сантос бол тэр Ботафого гэдэг багийн капитан байсан. Ингээд Гэринчаг бол ганц нэг менежерүүдэд дагуулад Ботафого клубын
бэлтгэл дээр ирэнгүүтээ шалгаад та нар энэ залууг авахгүй мó энэ залуу бол амар штэ гэхэд хин чи одоо бид нар ямар тахир татуу болсон буйны байгууллага биш чи наад уртууг нь хөлтөө балаа юм аваад яв бид нар энэ тухай чинь дуулсан тэгэнгүүт нөгөө менежерүүд бүр шалаад салдгүй үгүй нэг үзчихэлтэй гээд тэгэнгүүт нийлтэн санц багийн ахлагч хамгаалагчийг бол одоо дуутсан байгаа багийн засгалжуулагч нийлтэн наашаа өрөөдөр энэ нөхрийг нэг үзээдэх гээд тэгээд нөө нийлтэн санц нэг тоомжиргүй гаринчаар бөмбөг хайжгийн гаринчи аваад чи хаана тоглолтын гэсэн би баруун жигүүр тоглодог гэдэг. Тэгээ инээд нь хүрээд тэгэл урдаас нь очиж илдээ. Тэгээ очингууд нийлтэн санцыг бол нэг дараа нь хажуугаар нь гараа явуулсан гэж. Энэ ямар их хэдвэ гээд али дахин наашаа өрөөдрөнгүүд нь дахиад явж очиод дахиад дарсан гэж. Тэгсэн 3 дахь дээр нь ерөөсө 2 хөлийнхэн завсраар бөмбөг түлхээл тойрол гүөхд нийлцэн санц арагшаа газар сууччихин л дээ. Тэгэл багийнх нь амар шоолол инээлдэл нийлтэн санцтай онгой боллоо мөлөө. Санцсан хувьд бол урд шин төрсөн өдрөө тэмдэглээд бол уутсан байсан. Маргааш нь бол шаардлагатай. Тэгээд тэрэндээ хуурагчлаа гэж нийлтэн санцыг найзууд нь бодсон гэж байгаа. Мань хүн бол одоо үнэхээр одоо нөгөө бидний ярьдгаар бол одоо дотор нь эвгүй байсан байна энэ. Тэгт нь бол нийлцэн санц босчроо хэлсэн гинлээ. Намайг ингэж давж гардаг дэлхийн ямар ч баруун жигүүр байхгүй. Дасгалжуулагч аав наад залуугаа. Ингээд гаринчиг хөлөн бүчин болоход бол нийлтэн санц бол нэр үнэхээр онцгой гавьяа болсон. Тэгээд тэр чинь одоо юу юм бэ? Тэгээд нэг 50-аад оны дунд үеэр юм уу да. Тэгээд 58 оны дэлхийн аварга болоход гаринча Пеле хоёрыг бол зүгээр урд нь яг нэг хэдэн нөхөрсөг тоглолтод ер нь дэлхийн аварга нөхөд ирэхэд нөхөрсөгт нэг сургаггүй нөхдүүдийг өрдөг ш тийм ээ. Оросууд бол нэг зүүба муубаг урайл бас нэг харахгаал нэг аваа явчихад сэлгээнд байж хахад хэрэгтэй юм уугүй юу гэж үзэх гээд байдаг. Тэгэд тэгж байгаа л Пеле тэр хоёрыг бол авсан байхгүй. Тэгээ аваад эхний тоглолт 58 оны дэлхийн аварга дээр эхний тоглолтод очиод Англитай тэгдэгэн харьцаатайгаар тэнцэнгүүт дахиад нөгөө нийлтэн санц чинь дасгалжуулагч дээр явж ороод одоо энэ зүйл толгойд улсын багтаа тоглолтод энэ Пеле Гаринча хоёрыг тоглоулъя. Тэр үед их гоё нээлттэй юм юу байсан юм байна. Тэр их шгшээг их нээлттэй байсан юм байна. Одоо Мориньо дээр ороод хүндэх юм бол одоо тэгээ өөрөө хөгдөн шүү дээ баг. Тийм биз? Чи ямар даварцсан новшгүй гээд. Тэгээ тэр үед бол тэр дасгалжуулагч Жон Салданиа гэдэг байсан санагдаад байгаа. Тэгээ тэр дасгалжуулагч тэр үгийг хүлээж аваад ер нь тгийгээд. Тэгээд өнөөдөр ингээд энэ нэвтрүүлгийн түүх нэвтрүүлэг учраас дэлхийн хөлбөмбөгийн гайхамшигт 3 минут гэдэг бол зөвлөлт толгойд улс Бразилийн шгшээгийн тоглолтын эхний 3 минутыг дэлхийд даяар түүхэндээ тэгж бичиж үлдээсэн. Энэ нь яасан гэхээр Пеле штанг зохиол Гаринча ерөөсө баруун талд эхний 3 минут нь хамгаалагч нарыг угсраа дараагаар хуураад дахиж штанг зохиол гол ороогүй л дээ. Бразилийн ерөөсө тэр эхний тэр нэг амар шуургалсан довтлохоог бол ерөөсө за ийм хөлбөмбөг бол урд өмнө гарч байгаагүй хоошич ерөн цөөхөн гарнаа гэд дэлхийн хөлбөмбөгийн мундаг сэтгүүлч нар энэ бол наад чинь бол дэлхийн хөлбөмбөгийн гайхамшигт 3 минут гэж нэр өгүүл зохилтой юм юу байна гэж. Тэгээ тэрэн дээр яг Вава 2 гол хийгээд Бразил зөвлөлт толгойд улсыг одоо энэ Оросуудыг бол хождог юм л та. Тэгээд нэг ийм л гайхамшигтай хөлбөмбөгч юм. За энэ хөлбөмбөгч тэгээд яадаг юм бэ гэхээр үнэхээр сахилгагүй ядуус их тусалдаг мөнгө төгрөгөө хамаагүй үрдэг гүйсэн болгонд нь өгдөг. Ер нь тэгээд бас нэг монголчууд ч нэг ярьдаг штэ ер нь муу хүнтэй нэг ойртож нөхөрлөд хэрэггүй энэ төр гэд. Гаринчагийн найзууд нь бол дандаа л нэг тийм доош орцсон улсууд байгаад байсан. Ерөөсөө Гаринча дээшээ гардггүй. Тэгээд Гаринча ч ерөөсөө юу яадаг штэ. 58 оны дэлхийн аварга, 62 оны дэлхийн аваргад төрүүлэхдээ суглагдаад мэрэгэн бууч болдیں۔ Мэрэгэн бууч болоход Гаринчаг цэнгэлдэхэд хаагаад олоогүй. Буудалдаа очсон 40 градус хүртэл халуураа тавьчихсан. Тэгэж их халуунтаагаар пеналийн тоглолтод тоглоод тэр 2 дахь удаагийн дэлхийн аварга болоход Пеле бол ерөөсөө үүрэг гүйцэтгээгүй байхгүй.
58 оны дэлхийн аварга гэдэг утгаараа дараагийн дэлхийн аваргад автоматар орцсон. Ороод эхний тоглолтын дээр билег имчиж байгаа байхгүй юу баг. Хоёр дахь тоглолтын дээр тэгэл бүр хэрэггүй гэдэг нь батлагдаал сэлгээгээр гараад тэгэл Гаринча хоёр дахь удаага дэлхийн аварга болгодیں۔ Тэгсэн чинь 68 онд намайг төрж явахад Бразилийн Маракана цэнгэлд хүрээлэнд 200 мянган хөгжим нэмжигч хуран шуулчаад дэлхийн шгшээ Бразилийн шгшээтэй нөгөө дэлхийн аварга улсны түүхт 10 жилийн ойг тэмдэглээ байж хахад Гаринча гадаа Пеледэнд очрлоод мөнгөч байхгүй тэгээ нэг хэдэн фанатуудтай сууж исэн. Ерөөсөө 62-оос 68 он 6 жилийн дотор Гаринча бол ерөөсөө Бразилд бол хинч биш болсон. Тэр хооронд бол одоо тэгэл тэр их уудаг иддэг байсныхаа хоргаа харгаагаар одоо өвчин туссан. Би бол одоо уушгины сүргийн юм болов гэж бодоод байгаа. Банкны эзэн найзууд нь хоёр ч удаа одоо энэ сонгодоо монготоогоор хэвтүүллээ шүү дээ. Тэгээд ерөөсөө доошоо орцсон байсан. 3 дугаар эмнэлэг ямар ч нэмэргүй болцсон. Нэг ч нэмэргүй. Сайд нарын хоёр ч хэрэггүй. Тэ. Өнөөдрийн ханшаар бол тэгээд 50 саяар энэ Солонгос центр явахгүй болохгүй байсан байсан үйл л дээ. Тэгээ яаж ер нь ингэж уруудах шатанд нь оруулсан гэхээр 64 6 оны дэлхийн аваргын өмнө 65 оны 100 Европын баян багууд Гаринчатагаа хүрээдэр Гаринчатаа ирэх юм бол 15 мянган доллар тоглолт болгоны бонус олгож танаа клубт өгнө гэх тэр үе чинь мөнгийг саяар ярьдгүү зүгээр 10 хэдэн мянгаар л ярьдаг байлаа. Гаринчаагүй ирэх юм бол 2000-ыг өгнө. Гаринчатаа ирэх юм бол 15-ыг өгнө. Тэгээ Гаринчагийн өвдгөнд юусэн мэдээ алдуулагч тарж агаад тоглуулад яг нөгөө Америкийн нэгдсэн улс руу апрессэнд бол мэс засалт явахаар болцсон байсан. Тэнгүүд багийн удирдлага дуудаж уулзаад энэ нэг 7 багтай тоглолцоод ирээ. Тэгээд өстө бүр сайхан явъя. Одоо яг чамгүй бол ингэн чамтай бол ингэн гэдэг энийг хараа. Тэгээ мань хүн мэдээ алдуулагчтай яваад тоглож ирээд Америкт очсон чинь уучлаарай хожигдсон байна. Одоо яагаад ч нэмэргүй. Та одоо хөлбөмбөгийг орхих цаг болжээ. Тоглогч байхдаа мөнгө хуримтлуулж чадаагүй хүн тэгэл нэг өдөр шууд зодог тайлсан ийм муухай түүх байдаг л да. Ерөөсөө тэгээд тэр чин согтуу машин барьж явж байгаад аваар хийхэд бол хажууд нь бас тэр чин 6-7 авгаа солилцсон. Тэгээ одоо хэддэх авгаан ээжин чинь нэг бас нэг гайтай өгсөн насварсан байгаа юм тийч. Тэгээд тэр чин 2 жил бүр шорон орон тэнсэн минсэн болоод бүр баларж гарч ирээд тэгээ бэлтгэл хийгээд өөрөө бас нэг зөнгөөрөө бэлтгэл хийгээд 68 онд тэгээд Фламенгог тоглох гээд байж хат нь Фламенгогийн менежер ирсэн байгаа. Мөнгө хийх зорилгоор Гаринча чи 15 минут гүөхд бэлэн байна уу? Тэгсэн чи 15 байтхаа бэлэн байна. Тэр үед бас нэг бичиг баримт бүрдүүлэлт бас их хамаагүй ч байж бараг 15 минутын өмнө нэрээ өгтөл болдог байсан. За тэгвэл одоо нааш буудалд байрлуулад одоо 3 хоногийн дараа одоо өөрөөр хэлэх юм бол Арсенал Челси хоёр үзэж байгаа байхгүй тэнцвэрээс яг хоёр том дерби Фламенго Флуминенс хоёрын Баян ядуугийн дерби гэдэг чинь Баян ушууныхын зайсангийнхантай үзэж Вилла хорооллынхантай би одоо чамд тааруулж ярих гэж одоо тамаа цайж штэ тэгээд яг ийм болж байгаа байхгүй тэнгүүт нөгөө менежер гяс гарчгүйгээд баахан улдаас эвлэлийн газраар ороод Гаринча манаа гэд нэгдлээ маргаашин тоглолтод гарна гэд ерөөсөө тэр цэнгэлд тойруулаа тэр хотын төв гудамж модомж их дэлгүүр мэлгүүр тэгээд хаагуурл хүн явдгийн тэр болгоны наагаад ингэтэл тэгэл ерөөсөө Гаринчаг гараал ирэхэд 23 мянган билет зарагдсан байсан Маракана 200 пикс утсан байсан. Үүдэнд ерөөсөө билет авсан хүний хох болсон. Яагаад гэх юм бол билетгүй ерөөсөө шууд дайрж орсон. Юу н тэгэл нөгөө нэг өстой зарагдсан. Тэгээ шалах ямар ч боломжгүй 20 хэдэн мянга зарагдсан байсан. Дээр нь бараг 100 хүртэлх мянгыг нэмж зарсан гэдэг баха тэр нэг 2 өдөр. Ийм л тэгэл гарч ирээл баруун жигүүртээ зогссон цэнгэлдэх бол ерөөсөө тэр хоёр багийн тоглолт бол нэр үнэхээр хинч үзэх сонирхолгүй бүгд Гаринчаг. Тэгэл Гаринчагийн банатууд ч нэстэ Мана гэдэг байсан юм чинь Мана амьд байна. Мана мантуга Гаринча Пелегээс илүү мэлүү гэл ингээл тоглоозонгоо барайл орлолдоол. Тэгэл ерөөсө тоглолтын 1-р үеэл тоглосон.
Нэгдүгээр үедэр 3 хуурсан, 3 хууралт амжилттай болсон. Цаанаас ирж байгаа нэг хамгаалагч 2 удаа Гаринчаг бол зориуд өшгөлж унахаасан. Ерөөсө хууралт мууралт ерөөсө бурхнаас заяасан бүх юм байж исэн гэж байгаа. Тэгээд завсарлагын 15 минут болоход ерөөсө тэр Маракана цэнгэлт хүрээлэнд байсан бүх сурвалжлагч нар Фламингогийн хоц салхи өрөөрөө дайрсан. Ерөөсө бүр тэнд өчнөө микрофон алга болж өчнөө камер хагарч бяцарч сүйтсэн тэнд. Хичнээн сонины диктофон ч үүдгийн нөө сурвалжлагч нар бие бинийгээ бүр дарж алгашхаад тэр завсарлагын 15 минутанд нөгөө дасгалжуулагч чи ингэж тоглолоо инглээ одоо ингэдэг зааж явах ёстой ш. Тэнд юу тим юм ч байх. Ерөөс тэгээ нөгөө төрүүлээд талбай дээр гараад ирсэн Фламингогийнхан гарч ирэх бүр зайгүй тэр доор л одоо тэр хувцсал хоронд ийм л амар юм болж исэн гэж байгаа. Тэгээд ингэчээнгүүт менежерүүд биеийн лүгээ дамжуулж жоохон мөнгө хийж ягаад тэгээд сүлдээ өвчин хуучин хүндэрсээр байгаа л тэгэл ер нь нэг насны эцэст бол яг хүү хай гих хүнгүүгээр нөгөө олон эхнэрийн хүүхдүүд бол зам замаа бодоод явцгаатсан тэднийг халуун залуу насндаа хайрлж хамгаалж байгаагүй айгүй хэцүү. Тэгээд яг нь Бразилийн хөгжим дэмжигч нар Маракана цэнгэлд хүрээлэнд 100 мянгуулаа цуглаж ягаад сүүлчийн замд нь 81 оны хэдэнд үдсэн гэдэг үлээд 50 наснда гэхээр 41 онд төрсөн байд тарах гад ч байдаг юм болоо да одоо тэгээд 40 онд ч төрөх гээд төрсөн юм уу да тэгээд ер нь нэг иймэрхүү л юутай л ийм хөлбөмбөгчин тэр шгшөөгийн цугларалтанд гарчаа зочид худалд байж исэн чинь дасгалжуулагч дээрээ орж ирсэн гэж байгаа шүү дээ. Дасгалжуулагч дээрээ орж ирээд би нэг 5 минут гарчаад ирээ гэв. Яасан гэдгсэн чинь дасгалжуулагч таанаа шиг цонхоор хардаа энд зэрэгэлдээ 2 баар байгаа үз энэ замын цаатал тийм байна гэсэн. Энэ талд нь хүн бэг дүүрэн энэ талд нь нэг ч хөнгөө байгоос би энэ хүмүүсийг ийш нь оруулчаа ороод ирээ. За чи өөрөө уучваа гэж гаргасан юм байгаа үз. Шууд ерөөсөө бэг дүүрэн хүнтэй баар руу явж ирээд би гаринчаа байна гэж тэгсэн. Ваа тийм байна энэ дээр хашгиралдаад явчихаар намайг дагаад манай баар руу орцохоо гэж хэлээл. Тэгэл орж ирэл өөрөө нэг гүрүү шиг би аваад нэг сандал дээр суугаад уугаал нөгөө хэд чинь бүгд шуугилдаал энэ дээрээ бол тэгэл энэ ширээн дээр нь гаринчаа энэ сандал дээр нь гаринчаа эннийхэн доор гаринчаа гэж нөгөө модон юунд нь бичүүлж өгөөл тэгэл яваад орсон. Тэгээ өнгөрснийхэн дараа тэр баарын эзэн гаринчаагаар тэр зодог тайлсныхын дараа ч юм уу тэгээд гаринчаа гэдэг тийм баар байдгийн байлээ. Гаринчаа гэдэг бол одоо ерөөсөө бүр яриад барагдчихгүй түүхэлтэй ерөөсөө тийм сахилахгүй одоо бэлэг танхаа тэгээд тэр дүрм журман дээр нь захирагдахтаа их тааруухан ерөөсөө гаринчаа ганцхан уралттай л гэж байгаа шин. Ерөөс нэг ингэд дараа л баруун талаар нь гүйдгийг гэсэн шин. Тэр уртууг нь хөлрөнийхөө аль руу дараад яадгийг нь бол мэдэхгүй. Дэлхийн бүх хамгаалагч нар л тэрийг мэддгийг гинлээ. Тийм олон талт юм бол байхгүй. Тэгэл ерөөсөө урагдал байж идэг ерөөсөө одоо тэгээд за нэг хөлбөмбөгийн түүх гэвэл нэг зүгээр эхний 3-ууд нэг энэ бол зүгээр жишээ. Яг 3 цагийн нэвтрүүлэг хийж ивэл бол хамаа алга тэгээд товчлоод ярихад бол нэг юм л байна да. За ингээд өстой сонирхолтой түүх өрж өгсөн болж ах та баярлаа. Таны цааш дэж одоо ажил үстэй амжилт хүсье. Дараа нь бас гой сэдвүүдээр эргээд уулзна гэж бодож байна те. Таны яг хэлхэнчлэн сая Гарин чаг бол хөлбөмбөгийн түүхэнд хамгийн одоо агуу сэдвүүдийн нэг байлаа. Цаашаа зөндөө сэдвүүд байгаа. За тэгээ лимитлес нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ өрөөд өндөрлж байна. Нэмдаад бид хоёр хөлбөмбөгийн түүхэнд сонирхолтой гэсэн хэдхэн сэдвийг сонгож аваад байлж ах та маш дэлгэрэнгүй маш сонирхолтой ярилцсан гэдэгт итгэлтэй байна. Дараа уулзцаа баяртай үзэгчтэй. Баяртай.